За талбай дээрээс эсэргүүцэл маань үргэлжилсээр байна. Хүмүүс өөрийнхөө утга агуулгыг илэрхийлсэн. Бас юмчин сайжраад явж юм байна. Бид нар өнөөдөр бас хөтөлбөр гаргасан байгаа. Тэгэхээр яг одоогийн хөтөлбөр маань яг нэг цаг гарангийн турш эрхчлөө аврах амархан гэдэг хэсэг бол явах юм байгаа. Тэгэхээр таны эрхчлөө боомлогдсон мэдрэмж төрж гин үү? Таны эрхчлөө хаана хаагдаж байна вэ? Эрхчлөөтэй нь хэвлэлийн эрхчлөөтэй ч юм уу? Аль эсвэл амьдрахад чинь эсвэл бүр амьсгалахт чинь үргэлж хэцүү байгаа бол энд гарч ирээд бүгдээрээ үгээ хэлэх боломжтой. За мөн дээрээс нь удахгүй бас өөрсдийн шүлэг яруу найргаа унших залуучууд бас энд гарч ирээд яруу найргаа бас унших юм байгаамаа. Тэгээд яг одоо нөгөө яруу найргаа унших залуучууд маань ирсэн байгаа бол эхнээсээ шүлгээ уншиж эхлэх боломжтой. За ингээд жагсаал маань номын баяртай давхцаад өргөн дэлгэр сайхан болж байна. Өнөөдрөөс бол хөтөлбөртэй болсон байгаа юм байна. Муу ерөнхий сайд байснаас сайн гарч байсан дээр гэсэн хүрээтэй байна. Энд бол жишээ нь. Тэгээд одоо энэ зургийг сая цогцоорох зурагтай бодвол ярддаг бодвол гэж одоо энэ өмчтөн байгаа бодволтон ярьж байгаа гэсэн үг. Одоо энэ дарцсан байгаа том бэлтийн төр цаана болохоор манай ийм нор гэсэн бичиг барьсан жижигхэн. За жишээ нь умаахан хүү номтойгоо ингэж жагсаж байгаа юм байна. Манай үйлдвэрлэлд юу болсон бэ гэдгийг Тий. Номтой жагсаал гэдэг шинэ тренд үүсгээд байгаа юм уу та? Тийм шүү дээ. Номтой жагсаалын тухай ярьж өгөөч. Нөгөө тренд ч яг зүгээр номоо зараад жагсаалтаа бас оролцчихвол гэж байгаа. Номоо уншаад бас шинэ гарсан номоо Бас номоо уншина. Баясгалангийн шинэ гаргасан Догшин дэнгис гэдэг арманыг уншингаа бас өөрийнхөө номыг зарангаа эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Омаахан байлаа. За. чадах хугацаагаа 3 удаа сорсон. За мөн жагсаал маань ингээд хонхны баяртай давхцсан байгаа. Хонхны баярын залуучууд бас тэргээр зөндөө байна. Яаж уулзах юм гэдгийг Гэхдээ хонхны баяртай, жагсаалтай, номын баяртай ер нь бол ингээд жагсаал маань сайхан өргөжж байна да. энэ хамгийн гол нь хамгийн амар нь юу гэхээр нормал болсон байсан манай сар. Огтрох, амархан, огтрох, Амархан! огтрох, Амархан! огтрох. Амархан! За одоо энэ номтой ч ихсаал юм ба. За надаас нь одоо нөгөө шүлэг. За тэгээд ер нь энэ жоохон нөгөө юмнууд маань хүмүүсийн цаг инээтрээ жагсаал чинь бас яг арга хэмжээ биш шүү дээ. Энд чи яг органик нэгдэл хинч ямар заал түрээсээ ч мөнгө төлөөгүй, спикер авч цаг нар яагаагүй, бүжигчин үсэж бүжиглүүлээгүй. Энд ирж байгаа ямар ч 10 нариг шиг хинч мөнгө өгөөгүй. Би ихтгэл тавих юм бол одоо цагаараа тэлэнжаагүй те юм гэдэг. Ерөөсөө тийм юм байгаа. Тэр нөгөө номтой жагсаал хийж явж байгаа зүйлийг дахиад нэг тайлбарч шинээр хүмүүс ирсэн байна. Би энэ түүхийг түрүүн бас ярьсан. Түрүүн ярихад бол яалтчгүй ингээд зэгцтэй ярьж чадаагүй. Маш шинэ. Манай энэ залуу бүр данхан малгайтай юм байна. Ийм малгай хүртэл байдаг юм шүү дээ. Ямар сонирхолтой. Нөгөө зөвлөж ирээд ном авдаг. Манай хүн зориулж хийсэн юм шүү. Тароод үртэл яаж цуглуулсан, цаг цуглуулсан 2 сая Сонирхолтой юм аа. 100,000, 200,000 төгрөг, 150,000 төгрөгөөрөө ном авчих уу? Яаж CUG-ээс цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө хэдэн ном аваад уншчих уу? Яаж нэг оюунаа хичээж хүгээ? За энэ одоо алдар тэмцэгч Чимба гэдэг хүн энд явж байна. Юу хийж байгаа вэ? Тэмцэж байгаа юм уу? Огцрох амархаа. Алуу ямар өрөөтэй оролцоотой явж байгаагаа нэг хэлж өгнө үү? Огцрох амархан. За тийм өрөөтэй яваа юм уу те? За миний уцсны сэнэг дуусах гээд уцаа жоохон сэнэглэж байгаа дэрлээ. Ямар сонирн байна энэгээр? Хүмүүс юм ярьцгаагаал. За. Залуучууд цуглараал. За чи үгээ хэлсэн үү? Одоохондоо хэлээгүй байна. За чи одоо миний монголоор сони юу байна гэдэг контентэнд оролцож штэ. Сэтгэл ямар байна? Оо, ёстой сайхан. Одоо яг багсан байгаа. За тэгээд энэ нэгдүгээр алхам татварыг ийс багсах гэж байгаа. За энийг тэгээд та бүхэн хэрвээ уншгаар хоёрдугаар алхам халамжийн системтэй тэмцэх энийг багасгах гэж халамжийг багасгах. Нийгмийн бүлгүүдтэй олгогддог давуу эрхийг арилгах.
Одоо ингээд тариалан чиглэлээрэл хідэн тэр бомын баг хүүтэй зээл авч идэг те. Эсвэл танил талтай болохоор л тендер авч идэг. Энийг багасгах энэ 3 дахь алхам. Гудамжийг цэвэрлэх гэж байгаа. Гэмт хэргийн янз бүрийн бүлэглүүдтэй тэмцэх. Тэр дундаа энэ хууль хүчний байгууллага дотор үүрлцсэн байгаа энэ одоо гэмт хэргийн бүлэглүүдтэй тэмцэх гэж байгаа. За дээрэс нь амаа ангаас нь тэжээвэр ийм хүмүүсийг шууд гудамж руу хөөж гаргаад ажлыг хийх гэж байгаа. Энэ 5 дугаар алхам нь. За 6-ах нь төв банкыг татан буулгах гэж байгаа. Энийгээ бол хавар мэлээ бүр байнга ярьсан те. Яагаад гэвэл энэ одоо манай Монголын төв банк ямар ч шалгаа авахгүй. Энэ инфляцийн хамгийн гол шалтгаан чинь төв банк. Бидний халаансдах мөнгийг энэ зүгээр цаасан мөнгө хэвлэх замаар үнгүүдүүлээд байгаа байхгүй. Энд чинь өөрөө улс орныг шууд ядуурлал руу оруулдаг. За 7-д нь за энэ бол жоохон олон улсын бодлого талтай байх шиг байна. Тий. За 8 дугаарт нь гэр бүлийн үнэт зүйлийг Руу юу вэ? Сони юу вэ? За чи миний контентэд орж шүү. За. Яа. Монголоор сони юу вэ? Контентэд. За юу хийгээд энэ талбай дээр яваад байна? За талбай дээр одоо залуучуудаа дэмжиж явж байна. За. Юу эргчлөөгөө мэдрээд амьд байгаагаа мэдрээд явж байна. Огцрох амархан. Маш амархан. Энэ чинь PR-ын засгийн газар шүү дээ. Бүтээн байгуулалтын засгийн газар биш. Тэгэхээр хөзрөн байшин нургатай яг адилхан. Хоёрдугаарт өөрийн чадлаар гараагүй ерхий сайд. Тэгэхээр Монгол улсад гарцгүй юм байхгүй юу? Яг үнэ. Тий, нэг тийм амар ерхий сайдыг бид нар нэг алдаад байгаа. Олдохгүй эрдэнэ биш. Монголын эрдэнэ. Тий, тэгээд бас нэг амархан юм нь улсын их хурлын 58 гишүүн миний ойлголтоор 58 гишүүн ерөнхийдөө засгийн газрыг эсэргүүцэж байгаа талдаа байгаа. Тэгэхээр цаана 6хан гишүүн нэмэгдэх юм бол болоо явчлаа. Тэгэхээр амархан байгаа биз? Бид нар нэг хэцүү юм бодоод 126 гишүүн хуралдаад бараг 80-70%-аар яах юм болов үгүй шүү дээ. Энэ чинь талаас илүү хувь нь тийм ээ. Саналаа өгчөд болчихж байгаа юм. За нэг юм. Тэгээ ер нь бол би ерөөсө жагсаалд ингэж юу яаж үзег юм бэ мөгээ. Үг хэлж үзег юм бэ. Микрофон авч. Тэгээ сая энд нэр ураад тэгээ ер нь бол би жагсаалд ажиглагчаар оролцох дуртай. Энэ мэрэгжлийн онцлог юм шиг байна. Тэгээд ер нь аливаа жагсаалыг алгасахгүй ирж бас энэ нийгмийн өнгөчтэй энэ чинь маш сонирхолтой. Өчигдөр зүгээр дорж ханд гант төмөр эдрийн яриаг үзээд гинтхэн миний бүр юм хөдөлчлөө. Эсвэл нэг боорцог хөдлөн гэдэг шиг юм боллоо. Яасан гэхээр хар хүний өмнөөс шар хүн гэж тэр хоёр яагаад уурлаад, яагаад бачимдаад, яагаад бачимдаад байгаа юм бэ? Яагаад тэгж бухимдаад бүр ингэж гарч ирээд байгаа юм. Тэгэхээр энэ нэг юм 3 ойлголтын зөрүү байгаад байгаа байхгүй юу? Нэгдүгээрт бид нар ерөөсөө бэрийг буруутгаагүй. Ерөнхий сайдын бэрийг буруутгаагүй, хадам аавыг буруутгаагүй. Тэд нар маань бити сандраач, бити гарч ирээд бүр ингэж өөрсдөө яриад байгаа чи. Та нарын асуудал ерөөсөө биш ээ. Тэр охин хинээч бэлэг авч болно. Арабын шахаас авч болно. Юу ч авч болно. Английн хунтаажаас авч болно, тийм ээ. Дональд Трампаас бэлэг авч болно шүү дээ. Хамгийн гол асуудал нь ерөнхий сайдын үгээс авцсан юм байна, тийм ээ. Тэр охин бол зүгээр бэлэг авсан тал. Бид нар бол өгсөн талыг яриад байгаа байхгүй юу? Хэн өгсөн? За нэгт. Тэгэхээр тэр хотын тал чимээгүй бай. 50 бай гэж байгаа. Хоёрдугаарт миний хэлэх гээд байгаа санаа бол энэ сөрөг хүчний том лидерүүд та нар жоох ич. Та нарыг яриаггүй байхад ядаж дугуй бай. Ерөнхий сайдаас ёс зүйн асуудал бид нар асуулт асууж. Зүгээр байж бай. Тэ? Яагаад та нар гарч ирээд байгаа юм? Энэ хүний оюун эрдний бие хамгаалагч юм уу? Хэвлэлийн төлөөлөгч юм уу? Номтоо баярж гисэн. Ичмээр юм ярьж илээ шүү дээ. Тэр хүн чинь бас мөнгө байгаа шүү дээ. Ухаан юм ярьж байна те. За нэгт хоёрт 3 дугаарт энэ манай энэ ах эгч нарын юу яахан байна. Ахмадод голцоо. Эднэр ингэж ярьж байна. Ер нь фэйсбүүк дээр ингэ хараад хахад энэ юм хийх гээд байгаа ерөнхий сайдаа яагаад та нар ингэ харлуулад байгаа юм бэ гинэ. Гэхдээ тэр юм хийж байгааг нь ерөөсө буруутгаагүй шүү дээ. Гашуун сухат гэж бид нар ерөөсө энэ тэмцэл хийгээгүй шүү дээ. Нэг ч үг хэлээгүй. Бид нар ерөөсө ганцхан асуулт асуугаад байгаа шүү дээ. Орлого чинь юу юм бэ? Ямар учиртай юм бэ гэж. Тэгээ ийм нэг юм ойлголтын зөрүүнүүд байна. За тэгээд яг хөө ерөнхий сайд бол ер нь бол энэ ийм байхгүй юу? Сая маш санамсаргүй тохиолдлоор, азтай тохиолдлоор тэр тансаглал нь гараад ирлээ, тий? Нэг охин постлаад ингэж. Яг энэ шиг ерөнхий сайд өөрөө огт ярьцлага өгдөг нөхөр байхгүй юу?
дандаа тусгай хамгаалалтаа явдаг тийм ээ. Сэвлийнхэн ойртохгүй, зураг авахуулахгүй, ойроос нь уцаа гаргах ирэхгүй байдэн штэ. Бид нар ингээд айлчлаар сурвалжлагаар явахаар тийм байдیں۔ Тэгээд мань нэр болохоор ярилцлага өгөхөөрөө тусгайлан бэлтгэсэн студид нөгөө найруулагчтайгаа тэгээ сайхан тусгай сувгаар тэгээд монтажтай нөгөө алдаа малдаг бүгдийн хасаа ичж штэ. Тэгээд ингээ сайхан үгээ заалгаж байгаа ярьчдаг байхгүй. Энэ үг нь 18 телевизээр явнаа. Тэгээ нөгөө өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар 18 телевиз айл болгон мөнгө төлдөг болчихсон. Тэгээд тэр нь эргээ хариуд нь одоо хаалтын гэрээ шиг тий. Хариуд нь засгийн PR-ыг хийж өгдөг. За тэгээд тэр хуулийн ажлын хэсэгт оюурд нь байсан ингээ яриул их юм би. За ингээд манер болохоор ингээд нөгөө нэг бэлэг тансгал нь тэр болгон гарч ирдэггүй шиг өөрийнх нь ярилцлага тэр болгон юм органикаараа нөгөө гэдэг шиг байглаараа ерөөсө гарч ирдэг байхгүй. Оюурдны байглаараа нэг ганц нэг хэлсүүн алдартай үгнүүд байна. За энийг би хэлье заяа. Энийг би хэлье. За одоо ингэж байгаа юм. 400 сая жуулчин аавна гэж байгаа Монгол улс. Тэгээ энэ бол ерөөсөө энэ хүн улс орныхоо талаар ойлголт байхгүй байна гэсэн үг. Монгол улсын нөгөө чадамж ямар юм те жилдээ 500 орчим мянган жуулч авдаг байхгүй сая хүрэхгүй шүү дээ. 1 сая хүрэхгүй. Тэгэхээр энэ хүн байна шүү дээ 400 саяг авах чинь те. Тэгэхээр бас нэг ойлголт байна. Хоёрдугаар төш те тамхи татсан үнийг хэдээр торгодог гэж асууж байна. Ерхий сайд. 50 мянгаар торгодог шүү дээ. 50 сая болох. Хөө тамхицтай болчих шүү дээ. Тэр яг үнэнгээсээ хэлсэн шүү дээ. Бүр яг ингэж тий бүр яг байгаагаар хэлсэн. Тэгсэн чинь тэр бол яаж юм хэр мөнгөний талаар баримжаа байхгүй байна. Энэ хүн ерөөсөө нөгөө өөрөө бизнес хийдгүүч хүн юм байна. Мөнгийг яаж олддог нь мэддэхгүй тий. Баримжаагүй юм байна. Дээрээс нь асар харгас хүн байна. Яаж хүмүүсийг торгож шийтгэж болох нь вэ шүү дээ. Энэ хүнд эрх мэдлийг өгөх юм бол асар их. За дараа нь өчнө ингэж ирсэн. Баярмаа гişүүнийг баяр цогт гэж ярьж байгаа. Эмэгтэй хүний талаар баримжаа алга байна. Ойлголт алга байна тий. Тэгээд ядаж яхад биш тий. Төрийн өндөр албан тушаалтны нэг ноён нуруу гэж байд юм аа. Ярихгүй үг гэж байд юм аа. Энэ хүнд нэг тийм явган хэрүүч нэг юм зүгээр нэг юм золбон юм харагдаад байгаа байхгүй. За дээрэс нь юу гэж ярьсан гэхээр имплант гэж ярьсан шүү дээ. Тэрс та гоё болсон. Имплантыг имплант гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр эдийн засгийн талаар ойлголт байхгүй байна. Байхгүй тий. За дараа нь ингэж ярьсан. Цаг нь болохоор зарлана гэдэг үг маш их хэлсэн тий. Тэрөөсөө зарлаагүй тий. Тэгээ цаг хугацааны тухай ойлголт байхгүй тий. За бас нэг юм үг байна. Амаргүй гэдэг үг маш их хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүн дүүштэй нөгөө чаддаг юм байхгүй учраас бүх юм амаргүй санагдаад байна тий. Бүх юм амаргүй санагдаад байна. Тэгэхээр яаж гоо хэрэг ерөөсөө энэ хүн чинь өөрийн чадлаар гарч ирсэн ерхий сайд биш байхгүй. Хөрсүх гэдэг нэг хүн Женко гэдэг нэг хоёр хүний юм шүү дээ тий. Тамхинд өгдөг бацаан нөхгүй. Дундын хөлбөр. Тэгэхээр энэ хүн бол ингээ байгаад байгаа учраас тэр хоёр нөхөр л байлгаад байгаа болохоос биш. Нэг 90 сайндаа тий. Нэг их мундагтаа юм уу өгөгдлөөрөө ч юм уу ерхий сайд хийгээд байгаа асуудал ерөөсөө биш байхгүй. Тэгээ ийм санамсаргүй ярьж байгаа энэ яриануудыг ингээл зүгээр харчих бид нар. Ингээл дүгнчих. Тэгэхээр ерөөсөө энэ Монгол улсад гарцгүй хүн өө. Одоо цаг нь болсоо. Болио. Одоо үнэхээр нэр харахаас бараг баас хүрч байна. Үнэхээр нэр дотор муухай өргөж байна. Яах юм одоо өөр юу гэж хэлэх юм бэ? За. Миний нэг өөрөө байгаа нь одоо даанхуш бол домч яах вэ гэдэг. Гүй одоо тэгээд битгий тоогоороо гэдэг жигсаалтын өмнөгчд юм хаа гэж байна. Юу гэхээр тэр хараас а гэхдээ их байгаа хүмүүсийн амттай ингээд харахгүйгээр их байгаа хүмүүсээс хор өөрөө жигсаалтын дараа жилиг бол тэгээд зарласан юм байна л да. Тэгээ мань. За ингээ хонхны хоёр бас болж байна. Оо тэр гой дээлтэй, гой цэцэгтэй. Гой охид залуус зураг авахуулаад ингээ явж байна да. За ингээд талбай дээр минь номтой, хонхны хоёртой, за мөн жигсаалтай энэ 7 хоногийн сонин ийм янзтай л байна да. Миний ард одоо ингээд номын баяр асрууд харагдаж байна. Жигсаал ийшээ болж байна. За ингээд ийшээ болохоор бусад асрууд харагдаж байна. Энэ аргалан хонхны хоёр харагдаж байна уу?
За юм байна да. Тэгээд энэ 7 хоногийн Монголын сонин сайхан монголоор сонио юу байна? Иймэрхүү маягтай боллоо. Үзсэн та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн монголоор сонио юу байна контентоор эргээд уулзцгаая. Сайхан амарцгаагаарай.